Сайн байцгаана уу? Намайг Болормоо гэдэг Ховд аймаг дахь цагдаагийн газарт оршин сэргийлэх ажилаар атсан алхам мэргэжлэнээр ажилладаг. Та бүхэнд камер жуултын ач холбогдлын талаар мэдээлэл өгье. Ховд аймаг дахь цагдаагийн газрын камерын хяналтын төв нь 2018 оны 2 дугаар сард анх ашиглалтанд орж исэн. 33 цэгт одоо 120 камераар бол Ховд аймгийн Жаргалан цумын хэмжээнд бол хяналт тавьж байна. 2019 онд камерын хяналтын төв нь 95 зөрчил 16 хэрэгээ илрүүлсэн. 2020 оны 1-р улиралд 176 зөрчил 5 хэргийг бол илрүүлж одоо ажилласан байна. Гэмтрийн зөрчлөөс орчин сэргийлэх тухай хууль маань 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхэлж одоо хэрэгжиж эхэлж байгаа. Шинжлэн найруулагдсан хууль. Энэ хуулинд бол аж ахуй нэгж байгууллага нь одоо тухайн одоо байгууллагын барилга одоо үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламжийнхаа гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс зуршлын техник хэрэгслийг бол цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд одоо өн төлбөргүй холбоох шаардлагатай техникийн нөхцөл боломжийг бүрдүүлэх юм үүрэгтэй гэж ингэж тодорхой зааж өгсөн байдаг. Тэгээ гэмт хэрэг одоо зөрчил одоо үйлдэж байгаа этгээдүүд маань тухайн одоо гэмт хэргийг үйлдэхдээ одоо маш их одоо судалгаа одоо судалж одоо гэмт хэргийг үйлддэг болсон байна. Тухайн одоо гэмт хэргийг үйлдэж байгаа объект маань одоо камертай байна уу, гэрэлтүүлэгтэй байна уу, харуул хамгаалттай байна уу, эсвэл тухайн одоо гэмт хэрэг үйлдэж байгаа орон байр гэр эзэнтэй байна уу үгүй юу гэдгийг бас судалж энэ гэмт хэргийг бас үйлддэг болсон байна. Тэгэхээр энэ камер жуултыг одоо хийснээр одоо гэмт хэрэг зөрчил одоо үйлдэгдэхгүй байх ийм одоо бүрэн одоо нөхцөл боломж бол бүрддэг юм аа. Тэгэхээр ер нь камер жуулт яагаад одоо хэрэгтэй вэ гэхэлэр аюулгүй байдлаа хангах, эрсдлийг багасгах, үйл явдлыг баримтжуулах, гэмт хэргийг одоо гэмт талхаас хамгаалахад одоо маш чухал одоо хэрэгтэй байдаг. Тэгээд ер нь бол камерын одоо ач холбогдлыг бол одоо сүүлийн үед иргэд маань одоо аж ахуй нэгж байгууллагууд маань маш сайн одоо ойлгодог болсон. Энэ одоо ач холбогдлынхаа хүрээнд ч гэсэн одоо тухайн хэргийг илрүүлэхэд маш одоо чухал байгаа учраас гэмт хаалгад өрсөн тохиолдолд камер жуулт маш чухал байгаа гэдгийг бас иргэд маань ойлгодог болсон байна. Тэгээд камер жуулснаар нэгдүгürt одоо ямар одоо үр дүн гардаг вэ гэхэлэр гэмт хэрэг зөрчил гарахгүй байх. Мөн одоо гэмт хэргийг одоо бүрэн одоо шуурхаа илрүүлэх одоо ийм одоо ач холбогдолтой байгаа. Цагдаагийн газар 8-гийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтөй хамтраад 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарын 1-ний хүртэл камер жуулт болцолт уралдааныг иргэд аж ахуй нэгж байгууллагын дунд зарласан байгаа. Энэ уралдааны хүрээнд бол 7 сум 17 аж ахуй нэгж байгууллага бол материалаа ирүүлсэн. Энэ уралдаан бол одоо дүгнэгдэх шатандаа явагдаж байгаа. Дүнгийг бол одоо дүгнсний дараа бас иргэд олон нийтэд сурчлага ажлыг цагдаагийн байгууллага болоод аймгийн гэмтрээс орчин сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтран одоо та бүхэндээ энэ одоо дүнгийн талаар бас танилцуулна. Ер нь бол яг хуу камер жуулт уралдааныг зарлахад иргэд олон нийтийн оролцоо одоо бас яг гайгүй зарим одоо сум аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцсон хэдий ч гэсэн бас энэ хөршийн хяналтын бүлэг одоо иргэд маань өөрсдийнхөө одоо амьдарч байгаа орчноо бас камержуулах энэ ажил дээр бас жоохон одоо материал бас хангалтгүй ирсэн байгаа. Тэгэхээр бас энэ одоо аж ахуй нэгж байгууллага энэ ойр орчноо камержуулахаас гадна иргэд маань одоо өөрсдийнхөө амьдарч байгаа гудамж нийтийн эзэмшлийн гудамж талбайг одоо өөрсдийнхөө санаачлагаар одоо тэгээд төрийн байгууллагууд болон одоо орон нутгийн одоо дэмжлэгтэйгээр бас энэ камер жуулдах юм бол энэ гэмт хэрэг зөрчил маань буурах одоо нөхцөл боломжоос бүрддэг. Тэгэхээр энэ дараагийн одоо энэ гэмт хэрэг зөрчлөөс орчин сэргийлэх чиглэлээр ялангуяа энэ камер жуулах чиглэлээр явуулж байгаа энэ уралдаанд маань бас идэвхтэй оролцохыг бас та бүхнээсээ хүсэж байна. Ер нь бол гэмт хэрэг зөрчлөөс орчин сэргийлэх ажил маань одоо яг гэмт хэрэг зөрчлөөс орчин сэргийлэх ажил гэж юуг хэлдэг вэ гэхэлэр гэмт хэрэг зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр
за гэмтэрэг зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан нөхцөл, за хүчин зүйлсийг тогтоож, за түүнийг арилгахад чиглэсэн эдийн засаг, за нийгэм, эрх зүйн болон зохион байгуулалтын одоо бусад арга хэмжээний нийлбэрийг бол энэ урьдчилан сэргийлэх ажил гэдгийг. За тэгэхээр энэ урьдчилан сэргийлэх ажил нь одоо дан ганц одоо цагдаагийн байгууллагын одоо ажил ол биш. Энд бол төрийн болон төрийн бус байгууллага, за иргэдийн оролцоо маш чухал байж ээж энэ одоо урьдчилан сэргийлэх ажлын маань үр дүн гардаг. Тэгэхээр одоо цагдаагийн байгууллагын Хот аймаг дахь цагдаагийн газар гэсэн пэйж хуудас одоо ажилдаг пэйж хуудас байгаа. Тэгэхээр энэ одоо пэйж хуудасаар бас иргэд та бүхэн одоо гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд тэ ямар ажил арга хэмжээ зохион байгуулвал илүү үр дүнд хүрэхээ. За мөн одоо эрх зүйн одоо мэдлэг мэдээлэл, за цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон иргэний одоо эрх зүйн боловсрол зориулж хийж байгаа энэ одоо мэдлэг мэдээллийг бол цагдаагийн газрын энэ албан ёсны пэйж хуудасаас авах бүрэн боломжтой юм а.